За өнөөдрийн хичээл цахилгаан сорон зоорондох цэнэгт бөмбөгийн хөдөлгөөний талаар авч үзнэ. За тэгэхээр цахилгаан оронд оруулсан цэнэгийг хөдөлгөөнийг бид нар мэднэ. За нэмэх, хасах гэсэн ялцас дундуур бид нар цахилгаан орон үүсч байгаа гэж бодъё. За нэмхээс хасах руу E гэсэн цахилгаан орон үүсч байгаа. За тэгэхээр энд бол бид нар ямар нэгэн Q гэсэн туршид цэнийг оруулах юм бол энд бол хүч үйлчлэнэ. За энэ үйлчлэх хүч маань болохоор юу болох вэ гэхээр F тэнцүү QE буюу цахилгаан орны дагуу хүч үйлчлэнэ гэж үздэг. За энд бол юу болох вэ гэхээр хурцах хөдөлгөөн хийгддэг. Тэгэхээр QE маань M хатад тэнцүү болно гэд бид нар яг гэхээр эндээс хурдгалыг болно. За тэгэхээр бол цахилгаан орны зүгээс бол цэнэгт хүч үйлчлэх юм бол энэ бол юу болдог вэ гэхээр хурцдаг гэсний А гэдэг вектор маань QE хуваах нь M болно гэсэн үг. За тэгэхээр мэдээж сөрөг цэник байх юм бол энэ цахилгаан орны эсрэг чиглэл рүү хурдгал үүснэ. За тэгэхээр бол энд бол юу болох вэ гэхээр цахилгаан орны нөлөөгөөр бол цэник бол яадаг гэхээр хурцдаг. За өнгөрсөн хичээл дээр ярьсан соронзоорны нөлөөнд орохоор юу болдог вэ гэхээр за цаашаа чиглэлтэй соронзоор авъя. Тэгэх юм бол энд бол ямар нэгэн V гэсэн хурдтай цэник хөдөлгөөнд орох юм бол QV гэсэн хурдтай. Хамлын энд бол яг хөглөр баруун 3-ын дүрмээр F гэсэн хүч үйлчдэг. За тэгэхээр энд бол юу болдгоо гэхээр энэ хүчний үйлчлэлээр QV B гэсэн хүчний үйлчлэлээр бол MAN буюу энд бол эргэлдэх хөдөлгөөн үүсдэг буюу нормал хурдтал үүсдэг гэж ярьсан. Тэгэхээр энд бол тойргийн төв рүү чиглэсэн хурдтал үүсдэг. Тэгэхээр бид нар өмнө нь бол мөрөө замын хөдөлгөөнийг үзсэн. Мөрөө замын хөдөлгөөнд бол юу гарч ирдэг вэ гэхээр хоёр төрлийн хурдтал үүсдэг. За нэг нь шүргчийн дагуу хурд нэгсэж юм бол тухайн хурдны дагуу бол тангенцал хурдтал үүснэ. За эсвэл удаашрж юм бол тангенцал хурдтал маань бол хурдны чиглэлийг эсрэг гарчдаг. Хурдны чиглэл эсрэг. За юу гэж хэлж байна вэ гэхээр тангенцал хурдтал хурдтай ерөнхийдөө бол перпендикуляр юу параллел байна гэсэн үг. За тэгэхээр нормал хурдтал гарч ирнэ. За нормал хурдтал маань бол тойргийн төв рүү гарчдаг. Тойргийн төв рүү. За тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бидний яриад байгаа энэ цахилгаан орны дагуу яригдж байгаа энэ хурдтал маань бол өөрөө юу болдог гэхээр тангенцал хурдтал болж өгдөг. Тангенцал хурдтал. Соронзон орны зүгээс үргэлжлэх үед бол юу болдог гэхээр энд үүсэж байгаа хурдталт нь бол нормал хурдтал гарч ирдэг. За тэгэхээр энэ хоёрыг ингэж нийлүүлэх юм бол цэнэгт үйлчилж байгаа цахилгаан соронзон орны үйлчлэх хүчийг нэгтгэх юм бол F гэдэг маань QE. За тэгээд нэмэх нь QV B гарч ирнэ гэсэн. Тэгэхээр соронзон орн маань бол юу болох вэ гэхээр цэнэгт үйлчилж байгаа хүч нь бол чиглэлийг өөрчилдөг. За тэгэхээр энэ бол чиглэл өөрчлөх хурдтал гарч ирэх нь байна. За энэ бол юу болох вэ гэхээр хурдны хэмжээг өөрчлөх гэсэн үг. Гэсний дельта V үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр эндээс ингээ үзэх юм бол энэ бол тангенцал хурдталыг үүсгэнэ гэсэн үг. Цахилгаан орн маань бол яг вэ гэхээр цэнийг хурдсгана. Соронзон орн бол яг вэ гэхээр чиглэл яг өөрчилдөг. Тэгэхээр цахилгаан болон соронзон оронд орсон нөхөр нь бол хурдсангаа бас яах вэ гэхээр чиглэлээ өөрчилж явдаг гэсэн үг. За энэ хүчийг бол бид нар Лоренцийн хүч гэж нэрлэдэг. Нэгэсний цэнэгт үйлчлэх юм нэлбэр хүчийг бол яах вэ гэхээр Лоренцийн хүч гэж нэрлэдэг. За хүмүүс маань бол ихэвчлэн соронзон орны зүгээс үрчлэх хүчийг Лоренцийн хүч гэдэг яах вэ гэхээр андуураад байдаг. Гэтэл энэ хоёрыг яах вэ? Нийлүүлсэнийг соронзон орны зүгээс болон цахилгаан орны зүгээс үрчлэх хүчийг Лоренцийн хүч гэж нэрлэдэг. За одоо хэдүүлээ цахилгаан орон дахь цэнэгийн хөдөлгөөнийг авч үзье. За цэнэг дээр бол ингээд үзэх юм бол ямар нэгэн батарей за тэгээд ялцас авлаа гэж бодох юм. За энэ хооронд ингээд дундаа нүхтэй. За энэ нүхтэй маань яаж байгаа юм бэ гэхээр энэ цэнэгийг ийшээ нэвт гаргах зорилттой. За тэгэх юм бол энэ цэнэгт одоо чинь баруун тишээ хүч үйлчилнэ. Яг тэгэхээр E гэсэн цахилгаан орн байгаа. За нэмэх цэнэг бол цахилгаан орны чиглэлийг өөрчлөхгүй тийм учраас баруун тишээ хүч үйлчилнэ. За тэгэхээр энэ хүчний үйлчлэлээр бол энэ баруун тишээ хурдснаа гэсэн үг. За тэгэхээр яг энэ агшинд V0 гэсэн хурдтай
баруун тишиг байсан бол энд ирэхдээ хурд нь v-ний хурдтай болж x нь гэсэн үг. Яг тэр хүч үйлчилж байгаа юм чи. За тэгэнгүүт яг энд ямар нэгэн орон байхгүй байгаа гэж үзье. Тэгэх юм бол яг энэ агшин дээр ирэх юм бол инерцийн чанар өөрчлөгдөхгүй буюу энд хурд нь v-ний хэвээр. За дахиад цахилгаан оронд ороод ирлээ. Тэгэхээр хурцгаар яг эндээс гарахдаа v2 хурдтай болно гэсэн үг. За гэх мэтлэнгээр ингээд ялц хооронд оруулаад байх юм бол цэнгүүдийн одоо хүлжлэх хүчний хэмжээ хугацаа өнгөрөх тусам ихсээр энд бол юу болох вэ гэхээр хурд нь бол бараг цэрүүд өөхөх хэмжээний маш их хурдтай болдог. За тэгэхээр бөөмийн хурцгуур маань бол яадаг вэ гэхээр ийм ялццыг одоо ингээд олон дахин авч агаад цахилгаан хооронд оруулаад цэнийг хурцгаад байдаг. За тэгж жагаад хооронд нь яадаг вэ гэхээр мөргөлдүүлдэг. За мэдээж нөгөө эсрэг чиглэлд бол сөрөг цэник ч юм уу те ингэж хөдлөж жагаад мөргөлдүүлэх маягаар бол бөөмийн хурцгуур ажилладаг. За тэгтэл бөөмийн хурцгуурыг бид ингээд анзаарах юм бол трактор нь юу гэдэг вэ гэхээр мөрөө байдаг. За яагаад мөрөө байдаг вэ гэхээр энд ингээд цахилгаан хооронд бол чиглэлийг өөрчлөхгүй учраас энэ зөвхөн шулууны дагуу хөдөлгөөн л хийгдэнэ. Тэгэхээр бидэрт энд юу хэрэгтэй вэ гэхээр соронзон орны нөлөөлөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ одоо жишээ нь жижиг хэсгийг одоо энэ батарейны хэсгийг ингээд харах юм бол энэ хурцгууд төр өчүүх юм жоох хэсэг байгаа. Гэтэл энэ чинь бол ингээд шулуун явчих гээд байна шүү дээ. Шулуун явахгүй тулд бол яг үг гэхээр энд бол соронзон орно хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр соронзон ороо оруулж ирэх юм. Энэ дээр бол бид нар за наашаа чиглэлтэй B гэсэн соронзон ороо. Наашаа чиглэлтэй соронзон ороо. Тэгэхээр энд бол юу болох вэ гэхээр одоо бид нар баруун гарын дүрмээр ярих юм бол эрхээ уруу за соронзон орны индукцийн вектор маань наашаа чиглэлтэй за дунд хуруу маань гэх юм бол доош чиглэлтэй гарч байна. За ингээд энэ бол хурдны чиглэл. Энэ бол соронзон орны индукцийн чиглэл. За энд бол хүчний чиглэл F. Тэгэхээр энэ соронзон оронд орж ирсэн цэнэгт бол яг үг гэхээр доош чиглэлтэй хүч үйлчлэнэ. Тэгэхээр хурданд перпендикуляраар хүч үйлчлэх юм бол энэ бол хэмжээг өөрчлөхгүй чиглэлийг өөрчлөнө. Тэгэхээр энэ хурд маань бол юу гарчихгүй гэхээр энэ цахилгаан оронд орж ирэхдээ чигээрээ биш яах вэ? Жохон доошилж гарч ирнэ гэсэн үг. Тэгээд хурд нь хэвэр. За тэгвэл бид нар энэ дараагийнхаа энэ ялцыг яаж байрлуулах шаардлагатай вэ гэхээр ингээд байрлуулчихна гэсэн үг. Ингээд байлгаад. Тэгээд энд бол яг үгээр нэмэх энд хасах байна. За тэгэхээр энд бол хурдыг нь бид нар энэ шигээ V2 болгоод яах нь ихсэгчнэ гэсэн үг. Тэгэхээр цахилгаан орноор бол бид нар хурцгаад соронзон орноор чиглэлийг нь өөрчлөх замаар бол яах нь гэхээр энд ингээд яах нь хурцруудыг байрлуулад бид тэрийг мэргэлдэх хөдөлгөөн хийгдээд байж болно гэсэн үг. За иймэрхүү маягаар бол бөөмийн хурцруу ажилладаг. За одоо масс спектрометр хэрхэн ажилладаг талаар авч үзье. За тэгэхээр бид нар цахилгаан орно ямар нэгэн цэнийг оруулна. За энд ингээ харах юм бол хурд ялгах хэсэг гэж байна. За velocity selector гэж ярьдаг. За тэгэхээр энд бол яаж байгаа гэхээр бидэрт маш олон ийм мастай бөөмүүд байгаа гэж үзье. Ямар нэг энд маш олон мастай хурдууд нь ялгаатай. VV гэдэг. За ингээ хурдууд нь ялгаатай болчих юм бол юу болох вэ гэхээр энд харж байгаа бол цахилгаан орон баруун тишээ чиглэж байна. E гэдэг цахилгаан орон баруун тишээгээ. Тэгэхээр энэ цэнэгт бол баруун тишээгээ F электрик филдээс үйлчлэх хүч маань баруун тишээ гарч байна. За тэгвэл соронзон орны зүгээс үйлчлэх хүч маань F тэнцүү QVB. Тэгэхээр хурднаас хамаараад соронзон орны зүгээс үйлчлэх хүч өөр байна гэсэн үг. Тэгэхээр хурдны чиглэл дээшээгээ соронзон орны индукцийг цаашаа гаргах юм бол бид нар ингээд баруун гарынхаа дүрмийг авах юм бол ингээд зурагдана шүү дээ. Хурд дээшээгээ соронзон орны индукц цаашаага за тэгэх юм үйлчлэх хүч зүүн тишээ гарч байна. За тэгэх юм бол эндээс ийшээгээ зүүн тишээгээ FB. За нэгсний юу болж байгаа юм гэхээр яг соронзон орно цахилгаан орно ингээд тохируулж авах юм бол бид нар эндээс гарч ирж байгаа цэнэгт бөмбөрийнхөө хурдыг тогтворжуулж чадна гэсэн. Нэгсний яг цахилгаан орон соронзон орно хүчний нийлбэр тэг байх бид нар ямар нэгэн бөөм маань V гэсэн хурдтай байх юм бол тэр хурдтайг бид нар ялгаж авна гэсэн.
Хэрвээ энэ хурднаас өөр байх юм бол за магадгүй хурдны хэмжээ бага болчих юм бол сонин зооны зүгээс үүслэх хүч суларчна гэсэн үг. Тэгэхээр бол энэ бол зүүн тишийг ингээ хазаачна. Хурдны хэмжээ их байх юм бол сонин зооны зүгээс үүслэх хүчний хэмжээ их болчихно. Тэгэхээр одоо зүүн тишийг ингэж хазаана, баруун тишийг хазаана гэсэн. Тэгэхээр иймэрхүү маягаар буюу эхний хэсэг маань бол хурд ялгах хэсэг буюу яг энэ хоёрын одоо үйлчлэх хүчний нийлбэр тэг байх. Тэгж дээр тим цэнгүүд одоо векс уртаа гарна гэж үзэж байна. Энэ дэр бол масс нь огт хамаагүй болчихно. За эндээс ингээ харъя л да. За тэгвэл баруун тишийн чиглэлийг эрг гэж үзье. За тэгэх юм бол QE баруун тишээгээ хасах нь QVB тэнцвүүдийг болно гэсэн. Тэгэхээр эхний хурд ялгах хэсэг маань бол иймэрхүү маягаар ажиллана. За эндээс бид нар юу болж өгөхлөөр хурдыг олох юм бол Q-нууд нь хороогдчихно. Тэгэхээр E-г B хуваасантай тэнцвэр гэсэн. За эхний хэсэг маань бол B1 гэсэн сонин зооны дүгцтэй. За тэгэхээр ингээд бид нар бол эндээс гарч иж байгаа ямар нэгэн бөөм маань M гэсэн master бөөм V гэсэн хурдтай гэж үзэж байна. За тэгэхээр масс спектрометр гэдэг чинь юу юм бэ гэхээр бидний энд одоо дээж байгаа гэж бодъё л да. Энд байгаа дээж. За энэ дээжийг бол бид нар хий байдалтай болгоод тэгээ ионжуулцдаг. Ионжуулангууд цэнэг өгнө гэсэн. За электрон нэмдэг ч юм уу те электрон авдаг ч юм уу. Тэгэхээр бол атом молекулын массыг бидэрт электроныг ярьж явахд бол нэг одоо юу өөрчлөлт яддаггүй. Массын өөрчлөлт чаддаггүй. Яа тэгэхээр электроны масс маань бол протоны массаас 1600 дахин бага учраас бидэрт бол электроны нэмэх электроныг авах хооронд бол яг үгээр одоо молекулын масст бол нэг нөлөөлөл үзүүлээд байдаггүй гэсэн. Гэтэл энэ бол юу болж ийнө гэхээр бид нар молекулын түвшинд дэх массыг хэмжих гээд байгаа. Тэр дээжийнхаа ямар хэмжээний масстай вэ гэдэг бүр молекулын түвшинд хэмжиж байгаа энэ багцыг масс спектрометр гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр эндээс бол юу болж ийнө гэхээр ямар нэгэн цэнэгт буу Векс урдтай энэ V2 гэсэн сонзоо оронд ороод ирэх юм бол энд бол яг үгээр энэ тойрог замын хөдөлгөөн хийн. Тойрог замын хөдөлгөөн гэхэд бол энд юу болж ийнө гэхээр бүртгэгдэх хэсэг байна гэсэн. За бүртгэгдэх хэсэг дээр бол энд бол мөрөлтийн радиусыг бид нар мэдснээр энэ массыг нь олж чадна гэсэн. Тэгэхээр бид нар энэ радиусыг мөрөөр бол фото ялтас ч юм уу те тавьж байгаад энэ хэмжиж болдог. Тэгэхээр энэ массыг л ерөөсөө бид нар олох гол зорилго байна гэсэн. Тэгэхээр масс спектрометрийн ажиллах зарчим бол ерөөсөө л юм. Массыг нь олох нь молекулын түвшинд. За тэгэхээр энэ дүүлжлэх хүчийг бид нар одоо дүрслэх юмны бол цаашаа чиглэлтэй сонин зооны энэ дүгц байна. За тэгвэл үйлчлэх хүч маань бол мэдээж энэ дээр бол зүүн тишгээ чиглэж байна тийм үү. За тэгэхээр энд бол эргэлдэх хөдөлгөөн хийж байгаа. Эргэлдэх хөдөлгөөн хийж байгаа гэдэг чинь тойргийн төв рүү хурдтал үүснэ. За тэгэх юм бол энэ хоёр дахь хэсэгт бол юу болох вэ гэхээр перпендикуляр байна гэж үзэх юм бол альфа нь 90 градус байна. За тэгвэл V Q V B 2 тэнцүү M V квадрат хуваах нь R байна гэсэн үг. За эндээс V-нүүд нь хураагчна. За эндээс бид нар массыг олно гэдэг маань. За энэ мөрөлтийн радиусыг энэ зургийн дээр харах юм жижиг аргаар төвлөрсөн байна. M тэнцүү QB2 за тэгээд үржих нь R байна гэсэн үг. За тэгээд тэнд хуваах нь хурд. За хурд гэдэг нь EB2 B1 буюу энийг авчиад орлуулна. Энд орлуулчих. За тэгэх юм бол M тэнцүү Q V1 V2 үржих нь R за тэгээ хуваах нь E байна гэсэн. Тэгэхээр V1 V2-ыг бол бид нар бол хэмжээд олчих болно. За цэнэг бол ионжилтынхаа хэмжээгээр бол бид нар Q гэдэг маань бол хэдин игэл цэнэгийн хэмжээ вэ гэдгээс хамаарат игэл цэнэгийнхаа хэмжээг ионжилтынхаа хэмжээгээр үржүүлнэ гэсэн. Одоо жишээлбэл гели 2 нэмэх байлаа гэж бодъё л да. Тэгэх юм бол энэ N нь 2 болчихно гэсэн үг. За ингээд цэнэгээ тодорхойлж нь R гэдэг бол бид нар фото альцсан дээр бол үлдэж байгаа энэ радиусыг бол хэмжиж чинь. Энэ бол бид нар яг үгээр хэмжиж болно. За иймэрхүү маягаар за цахилгаан орн бол бид нар E гэдэг маань бол V хуваах нь D гэдээ олчихно. За V гэдэг нь энэ одоо ялтас хооронд өгж байгаа хотон цалин ялгуур энд өгж
байгаа батарейны хүчтэй л гэсэн үг. За тэгээ энэ ялтас хоорондын зай D байгаа. Тэгэхээр V гэдэг D тоогох замаар бид нар бол олчно гэсэн үг. За ингэх юм бол бид нар маш бага молекулын төвшөндөх массыг хэмжилтээр олж ийнэ гэсэн үг. За энэ багжийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр масс спектрометр гэж нэрлэдэг гэсэн үг.